Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Заримдаа та өөрийн мэдрэмжэндээ чи намайг захирахгүй, намайг удирдах захирахгүй, би мэдэрч байгаагаараа амьдрахгүй, би харж байгаагаараа амьдрахгүй, би бол итгэлийн хүн, Бурхны үгийн дагуу алхдаг гэж хэлдэг байхаа гэж би бодож байна. Та юу мэдэрч байгаагаас үл хамааран Библиэд Бурхан чамд хайртай гэж хэлдэг. Би хүч хэрхийлэлд өссөн болохоор үргэлж надад л асуудал байна гэж боддог байсан. Миний юу болохгүй байна, миний юу нь буруу байна вэ гэж. Өнөөдөр энд байгаа хүмүүсээс хэн нэг нь хүүхэд насндаа бэлгийн хүч хэрхийлэлд өртөж байсан бол үргэлж миний юу нь буруу вэ? Хэн нэгэн буруутай юу гэж боддог байх. Тийм ээ? Танд ямар нэгэн буруу байгаагүй. Үүнийг чамд хийсэн тэр хүний буруу юм. Та хүүхэд байсан учраас үүнийг мэдэхгүй. Тэгэд би буруутай гэсэн тэр ачааг тээж явдаг. Бүр Христийг хүлээж авсны дараа ч гэсэн оюун санаагаа шинжлэн өөрчилж түүний дотор хинбэ гэдгийг мэдэх хүртэл ямар нэг жижиг гэлтгүй буруу зүйл хийх бүртээ гин буруу буруутгалыг мэдэрдэг. Заримдаа хэдэн өдрөөр хэдэн 7 хоногоор төгсгөлгүй үргэлжилнэ. Би буруутай үйлдэл хийгээгүй үедээ ч буруутгал мэдэрч байсан. Би үнээсээ ярьж байна шүү. Надад энэ гин буруутгалын том асуудал байсан гэх гээд байна л да. Энэ нь харагдахгүй ачаа мэт. Би хаашаа явсан ч нуруундаа үүрээд явдаг байв. Одоо бол би Бурхны үгийг заах гээд Бурхны дуудлагыг дагахыг хичээгээд явж байна. Гэхдээ би энэ зүйлдээ их тэмцсэн. Та нарын хичнээн нь гин буруутгалтай тэмцэлдэж байсан бэ? За альвэ би хүсэхгүй байна. Битгий хийгээрэй. Би харахыг хүсэж байна. Чи одоо хүртэл тэгээд олон жил итгэгч явсан. Харин Библийн 2 дугаар Коринт 5:17 тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн хуучин юмс нь өнгөрчээ. Харахтун шинэ болсон байна. 2 дугаар Коринт 5:21 тэр нүглийг үл мэдэгч түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид түүний дотор Бурхны хүртээх зөв байдал болох юм. Хаана гэсэн бэ? Христ дотор. Тэгэхээр түүнийг суухад би түүний дотор сууна. Намайг алдаа гаргасан ч Бурхан харж л байдаг. Библийн тайлбарт түүнтэй хамт зөвхт байна гэж байгаа. Би алдаа хийсэн ч гэсэн миний зүрх сэтгэл зөв учраас би зөв зүйл хийхийг хүснэ. Тэгээд алдаа хийснийг минь уучлаарай гэхэд Бурхан намайг түүнтэй хамт зөв байгааг хардаг. Бид Христ дотор зөвтгөгдсөн. Бид бол хизээч гим нүгэл хийхгүй байхаар бүтээгдсэн юм. Аливаа чамайг өөртөө уурлаад байгааг хараад би ядарч байна. Дахиад хармааргүй юм шүү. Өөртөө завсарлага өг. Есүс эцсийн золилтыг хийсэн юм. Дахин золилт хэрэг болохгүй. Дахиад биш. Та өөрийгөө буруутган гмийнхээ төлөө төлж байгаа арга замууд ч түүнд хэрэггүй. Алив өнөөдөр хинэгнийг чөлөөлөгдөөсэй гэж би хүсэж байна. Өнөөдөр нэг хүн ч гэсэн чөлөөлөгдвөл би гэрлүүгээ баяртай харах болно. Гэхдээ нэгээс илүү байгаа гэж би найдаж байна. Би нэг явдлыг санаж байна. Дэлгүүр рүү юм авахар явсан юм. Гэхдээ би буруутгал мэдрээд байлаа. Машина нэлээд хойно тавиад аажуухан дэлгүүр рүү алхаад орсон. Та өөрийгөө буруутгах үедээ өөрийгөө цохимоор болдог байж магадгүй. Тэгээд ариун сүнс надаас Joyce чи энэ гим нүглээсээ салахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ гэж асуухыг сонссон. Гэхдээ би хариултыг мэдэж байсан. Би Есүс миний төлөө нас барсан тэр золилтыг би хүлээж авч байна гэж хэлсэн. Ариун сүнс дараа нь чи хизээ үүнийг хийхээр төлөвлөж байна вэ гэж надаас асуусан. Есүс чиний нүглийн төлөө нас барсан гэдгийг та нарын хэдэн мэддэг вэ? Чиний нүглийн төлөөсийг төлсөн гэдэгт та нарын хэдэн итгэж байна вэ? Тэгээд үүнийг хүлээж авсан үедээ өөрийгөө уучлах уу? За аль өнөөдөр хэнийг нь үүнээс чөлөөлөгдөх хэрэгтэй байна уу? Та нарын зарим нь ямар нэг зүйлийг өөртөө 10 жил тээж яваа. 10 жилийн өмнө хийсэн зүйлээ бодохдоо хэцүү болдог байж магадгүй. Энэ нь чамд тусгүй, Бурханд ч тусгүй. Амен. Тэгээд тэр надад юу гэж хэлснийг мэдхүү. Joyce, чамд үнэхээр хэцүү биш бол чи миний золилтыг хүлээж авахгүй биз? Чи надад хэрэгтэй байна. Энэ нөхцөлд чи надад хангалтгүй байна гэсэн. Бид ийм юм дотор байвал хардаа.
Би бол муухай хүн, хинч над чиг юм уу биш. Миний хийсэн шиг ийм зүйлийг хийхгүй. Би бол заван бүх зүйлийг буруу хийдэг. Ийм байдлаас ангижиртлаа ингэж хэлнэ. Хараач би буруу юм хийчихлээ. Намайг ингэсэн дуучлаарай. Би зөв зүйл хийхийг хүсэж байна. Гэхдээ Бурхан надад хайртай гэдгийг Христийн цусаар дамжин түүнтэй хамт зөв болсон гэдгээ мэднэ. Би чамд юу гэж хэлнэ гэж та муу ёрын сүнсийг уурлуулахыг. Үнэхээр уурлуулахыг хүсэж байвал та Христ дотор хинбэ гэдгийг мэдэж ихэл. Одоо би танд гим нүглээ бодон гашуудах хэрэггүй гэж зөвлөмөр байна. Гимшээ дуучлалыг хүлээж ав гэж зөвлөмөр байна. Энэ бол нэг зүйл. Бүх цаг үед ч төгс биш байж чадахгүй байгаа тул бүхэл амьдралынхаа туршид гашуудаж амьдрвал чиний дотор сайн ажлыг эхэлсэн нэг нь бүрэн гүйцэд дуусгаж чадах чадвартай. Тэгээд тэрээр Библиэд үүнийг Есүсийн дахин ирэх өдөр хүртэл хийсээр байх болно гэжээ. Тиймээс би алдаа гаргах бүрт та нар алдаа хийх бүртээ үүнийг мэдэх учиртай. Би одоо өөрийнхөө төлөө дахин санаа зовхгүй. Би үнэндээ шударгаар хэлэхэд санаа зовхгүй. Би одоо бараг юуны ч төлөө дахин буруутгал мэдэрдэггүй. Хэн нэгэн миний зовж байсан шиг энэ зүйлээр зовж байгаа бол одоо харав уу та нарын зарим нь хэрвээ танд шашинлаг зам байгаа бол та нар би буруутгал хизэж мэдэрч байгаагүй гэж ихэмсэг давлуун бодож болох юм. Үгийн дагуу бол би тийх ёсгүй л те. Христийн дотор байгч нэгэнд буруутгал үгүй юм. Миний гим нүглийг уучлаач гэд би гим хийсэндээ гашуудаж болох юм. Тэрж битгий хэл гим хийсэндээ уйлж би хамт байх ёстой Бурханаас холдсондоо гим буруу буруутгалыг мэдрэх нь байна. Яагаад гэдгийг та мэдэж байна уу? Үүний тухай та нарт хэлэх гэж байгаадаа надад жаахан хүндэл байна. Харин Бурхан та нарын гаргасан занд гайхаагүй. Библиэд бидний хийх гэж байгаа зүйлийг хийхээс минь өмнө тэр мэдэж байсан гэж байдаг. Иремьяд юу хэлж байв? Чамайг эхийн хөвлөд бүрлдэхээс өмнө би чамайг мэддэг байсан. Би та нарт юу хэлмээр байна гэж Бурхан би чамайг мэдэж байсан гэжээ. Энэ нь тэр таны нэрийг мэдэх төдий биш. Тэр таныг мэдэж байсан. Би таныг өөрийн зэмсэг болгохоор сонгон бүтээсэн. Бидний хийх буруу зүйл бүхэнтэй минь хамт Бурхан биднийг сонгож ашигладаг. Түүнийг Библиэд өөрийгөө ухаантай болгож байгаа хүмүүсийг дарахын тулд хэрглэж болох үз, даруулга хэрэгтэй гэж хэлдэг. Бурхан үнэндээ хог хаягдлыг ашигладаг. ертөнцид хог хэрэггүй гэж үзэн хаях зүйлийг Бурхан ашигладаг. Миний хийж байсан зүйлс ямар ой гутан болохыг та нар ойлгохгүй. Би 15 жилийн турш хүчирхийлд байж, хинч намайг хүсэхгүй байх гэж бодсноос болж анх учирсан эр хүнтэйгээ гэрэлсэн. Ингээд дахин 5 жилийг тамлал тарчлалд өнгөрөөсөн. Би коллежид явмаар байсан ч чадаагүй. Учир нь би эцгийн хигээрээс гармаар байсан юм. Би ажилдаа болохыг хүсч зүгээр л гараад явсан. Тэгээд өөртөө санаа тавих боломжтой болж, хинч намайг дахин татаж чангаахгүй байв. Манай багш нар намайг бичих авьяастайг олж мэдээд сэтгүүлчийн ангийн тэтгэлэг олж өгөхийг хичээсэн. Би тэр боловсролыг аваагүй. Бичээд битсээр л би 135 ном бичсэн. Юу болсныг та нар таах уу? Би англи хэлний шалгалтандаа унахад ойрхон байсан. Тэгсэн шүү. Би үннээсээ ярьж байна. Би англи хэлний шалгалтандаа бараг унах гэж байлаа. Учир нь надад нэр үг, тэмдэг нэр, үйл үг, эсвэл тайвар үгний аль нь ч хамаагүй. Би зүгээр л ярихыг хүсэж байлаа. Тиймээс одоо би дэлхийн өнцөг болонд хүмүүст ярьж байна. Би гадаад хэлээр ярьдаггүй. Харин одоо 132 хэлээр ярьдаг. Миний сургаалууд орчуулагдж байгаа гэсэн үг. Тэд 100-аад хэл рүү орчуулагдсан. Та юу хийж болохыг харж байна уу? Тийм ээ. Миний сургаалууд орчуулагдж байна. Энэ бид өнөөдөр энд юу хийж байна вэ? Энэ нь дэлхийн 132 хэл дээр харах болно. Би танд муу ярын сүнсний танаас авах гэсэн юм бүрийг
Бурхан буцаагаад олон болгон үржүүлж өгдөг гэдгийг ойлгуулах гээд байна. Тэр танд ч мөн ижил зүйлийг хийх болно. Та түүнд итгээрэй. Амен. Халелуя. Би тэр буруутгалыг давж ялтлаа хаашаач хөдөлж чадаагүй гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Намайг өнөөдөр сонсооч. Би мэдэрч байгаагаараа амьдардаг байсан. Тийм ээ, тэр үнэн. Гэхдээ та хэлж ярьж байгаагаараа өөртөө тусалж чадна. Тэгээд би чамд юу гэж хэлнэ гэж магадгүй олон сая удаа би бол Христ дотор Бурхны зөвхт байдал юм гэж хэлэх ёстой болдог. Би одоо хүртэл өдөр бүр үүнийг хэлдэг. Би бол Христ дотор Бурхны зөвхт байдал юм. Тэрч битгий хэл би гин бурууг мэдэрч байгаа маань надад хамаагүй. Би буруугүй гэдгээ мэдэж байгаа гэж хэлдэг. Заримдаа та мэдрэмжтэйгээр ярьж чи намайг удирдан захирахгүй. Чи намайг удирдахгүй гэж хэлдэг бах. Би мэдэрч байгаагаараа болон харж байгаа дотроо амьдрахгүй. Би бол итгэлийн хүн. Бурхны үгийн дагуу би алхах болно. Тэгэхээр та нар юу мэдэрч байгаагаас үл хамааран Библиэд Бурхан чамд хайртай гэж хэлдэг. Тэгэхээр та нарын юу бодож байгаагаас үл хамаарч Бурхан чамд хайртай. Библиэд Бурханд чиний амьдрал зориулсан сайн төлөвлөгөө бий гэдэг. Тэгэхээр Бурханд та нарын амьдрал зориулсан сайн төлөвлөгөө байгаа. Муу ярын сүнстэй санал нэгтгэе байл. Тэгээд та нарын амьдралд ямар нэгэн агуу зүйл болохыг харж магадгүй. Бурхны амралт гэсэн өнцгөөс бүхнийг хийвэл үнэхээр гайхалтай байна. Бурхан дотор таны талаар ямар амралт байгааг сурахаас нааш та амьдралынхаа бусад салбаруудад амрахгүй. Тийм ээ, тэр ард хөөх гэдгийг би сонслоо. Өнөөдөр энд өөртөө дургүй хичнээн хүн байгаа болоо гэж би бодож байна. Яа. Би өөртөө дургүй байдаг байлаа. Өөрийгөө ярьдаг, бүдүүлэг, чанга муухай дуутай гэж боддог байсан. Би өөрийнхөө дуу хоолойнд дургүй байсан. Би одоо ч гэсэн хааныг тийшээ залгаад ярихаар тэд за ирхмэ гэдэг дээ. Би хаашаа залгасан тэд за ирхмэ гин. Харж байна уу? Би өөртөө эргэлзэх үед муухай мэдрэмж төрдөг. Харин одоо надад инээдтэй санагддаг. Нэг удаа би үсээ хусуулах гээд гоо сайхан руу залглаа. Тэгээд нэг эмэгтэй та нүүрэндээ үстэй үсэрхэх хүү юм уу гэж билээ. Тэгээд би бодлоо. Юу байдаг гэд байгаа юм болоо гэж бодоод. Тийм ээ, баг зэрэг байдаг баха гэчихэд. Таны юу яриад байгааг би нэг сайн ойлгохгүй байна. Гэтэл тэр танд сахал ч юм уу ширвээ сахал байдгүй гэж асуусан юм. Харвуу? Иймэрхүү зүйл дээр уурлаж буруутгахын оронд инээж чадвал гайхалтай биш гэж юу? Бурхан надад яагаад ийм дуу хоолой өгсөн гэхээр олон ирчүүд ийм хэрхтэнсэн хоолойтой эмэгтэйг сонсохгүй гэж бодохоор инээдтэй байдаг. Хэрэг би энэ дээр ингэж байж байгаа бол эзэн ивэг эзнийг магтъя. Халелуя. Харда миний дуу хоолой хүчрхэг байгаа биз? За надад зарим юм байгаа гэх гээд байна. Юу гэхээр нэг орой Чикагод сургаал заах гэж очиод машина байрлуулах гэж байсан чинь мотоциклтэй залуу бидний хажууд Харлитайгаа бүх хувцсан савхин тэгээд намайг таниад сайн уу? Би танд нэг инээдтэй түүх ярих уу гэд. Би таныг 6 сар сонссны дараа эмэгтэй хүн гэж мэдсэн гэж надад хэлсэн юм. Би радио сонсдог байсан. Тэр би эмэгтэй хүн ярьж байгааг мэдсэн бол сонсохгүй байх байлаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа би таныг эмэгтэй гэж мэдсэн. Тэр үед амьдрал минь үнэхээр их өөрчлөгдсөн байсан учраас татгалзах аргагүй болсон гэж үлээ.
Би танд нэг юм хэлье. Та өөрийнхөө талаар голж дорд үздэг. Зарим зүйлийн ихэнхийг хэрвээ та зөвшөөрвөл Бурхан ашиглахыг хүсдэг юм шүү дээ. Амен. Би гуйхастаа дургүй. За гуйхасаа тайван байлгаа, тэд чинийх шүү дээ. Би саяхан өөртөөгөө тэмцэлтгэ болохоор шийдсэн. Бурхан миний талаарх юуг ч өөрчлөх учраас би баяртай байна. Тэр өөрчлөхийг хүсдэг. Бурхан мэддэг. Тэр таны зүрх сэтгэлийг мэддэг. Би түүнд хайртайг тэр мэддэг. Би бүх зүйлийг төгсгөөж Есүсийн алхсантай адилаар үйлдэж хизээж алдаа хийхгүй. Гэхдээ чи юу гэдгийг мэдэж байна уу? Ийм зүйл болохгүй гэдгийг би алерт мэдсэн. Ягд гэвэл хэрвээ би тийм сайн дүүрсэн байсан бол Бурхан намайг ашиглаж чадахгүй. Биднийг даруй ойлгохын тулд Бурхан бидний дотор сул байдлыг үлдээдэг. Энэ хүртэл сургаал заахта нэг ч үгийг өөрөөсөө заагаагүй. Гэхдээ би зүгээр л хийж байгаа гэж бодож байна. Та нар өөртөөгөө хийж байгаа дайныг эцэс болгоосоо гэж би хүсэж байна. Муу ёрын сүнс эргэж ирэхгүй гэж битгий бодоорой. Учир нь тэр ирэх болно. Харин Христ дотор. Бид бол юучгүй, дотор бүх зүйл юм. Бүх зүйл Христ дотор бий. Бидний дотор биш. Та нар энийг санаж л байх юм бол Бурхан та нараар дамжин агуу хүчрхэг зүйлсийг хийх болно. Альвэ би бодохдоо та нар гэртээ хараад миний ярьсан үгнүүдийг бусдад хуваалцахдаа өөрийгөө бодоод Бурханы дотор амралтанд ороорой. Би та нарын төлөө залбирая, та нар бас зогсоосоо гэж хүсэж байна. За харж байна уу? Энэ цөмийн 80% байгаа нь үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ сайн шүү, үнэхээр сайн. Ава, та энэ бүх үзэсгэлэнтэй хүмүүсийн төлөө өөрийн хүүг амиа өгөхийн тулд илгээсэн. Тэд өөрсдийгөө таны дотор хинбэ гэдгийг мэдхийн тулд та тэдний төлөө үнийг төлсөн. Бид бүгд өөрсдийн том бүтлгүүтэл дотор байна. Гэвч таны дотор бид агуу зүйлсийг хийж чадна. Би гин буруу буруутгал, өөрийгөө үзен ядах, өөртөө дургүй байх, өөртөө эргэлзэх зэрэг чөтгөрийн сүнсийг зэмлэн буруутгаж байна. Энд байгаа хүнийг бүр эндээс гарахдаа өөрсдийгөө хинбэ гэдгийг бас тантай хамт хаашаа алхах вэ гэдгээ бодон таны амралтанд орох болтугай гэж би залбирч байна. Тэгээд тэд хүрэх газраа очих замдаа байгаа газраа таашаан баясах болно. Бид алдараас алдар руу явдаг. Тэгээд тэд алдар байхдаа мөн дараагийнхаа алдар руу явж байхдаа таашаан баясах болтугай гэж би залбирч байна. Чи Бурхантай хамт алхаж байхдаа чи хэн болох, хаана нь байгаагаа бодож амар амгалан байгаасаа гэж би залбирч байна. Энэ бүхнийг Есүсийн нэрээр ярьж байна. Амен. За та нар сууж болно. За надад их сайхан мэдрэмж төрж байна. Би зөв сургаалаа заалаа, тийм биш гэж үү? Бидний Бурхантай хамт алхах алхаа. Та нар суугаад, босоод, алхаад, тэгээд эцэст нь та нар уралдаандаа гүйж чадах юм. Амен. Би яг одоо өөрийнхөө уралдаанд гүйж байна. Хэрвээ би хэрхэн суухыг, Христ дотор хэрхэн яаж суухыг мэдэхгүй бол би энийг чадахгүй. Бидний алхааны талаар Библиэд юу гэж хэлдэг вэ? Итгэл дотор алах. 2 дугаар Коринт 5:7. Учир нь бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна. Би итгэлийн талаар улам илүү ихийг ярихаар зорьсон ч гэхдээ би хэр хол явж болохоо мэдэхгүй байна. Бид хайр дотор алхаж байна. Би шудраг байх болно. Энэ хүртэл явснаа бодож байхад эхний 2 нь бусдаас хамгийн чухал юм. Элч нарын бичсэн номон дээр нэг элч бидний энд хийж байгаа бүх зүйлийн гол зорилго нь чамааг итгэл дотор алхаж хайрын дотор байлгах явдал юм а гэж хэлсэн. Учир нь итгэл бол зөвхөн хайраар ажилдаг юм. Галаад 5:6-д Бурхан бидэнд хайртай гэдгийг
Мэдэхгүй бол бидэнд хичнээн их итгэл байгаа нь хамаагүй. Тэр итгэл нь хайраар дамжихгүй бол хизээч хүчтэй болохгүй. Бусадтай хамт хайр дотор алхна гэдэг нь их чухал юм. Таныг шархлуулсан хүмүүсийг уучлж, хүмүүст сайхан сэтгэлээр хандаж, инэрл өршөөлөө үзүүлж, хүмүүсийн сайн сайханд итгэж, хэрэгцээтэй хүмүүст туслаарай гэж байна. Залбирлаар ивэл болж амьдрахаас илүү амьдралаа ивэл болгоход зориулаарай. Христийн адил алхаж, Бурханд таалагдж алхаарай. 1-р Тесалоник 4:1. Колосай 3:6-7 дуулуургүй хүүгүүчийг битгий алах. Магадгүй бид энэ дээр хэсэг зогсоод чи бид энэ ертөнцид байгаа. Гэхдээ бид үүний нэг хэсэг байж болохгүй юм гэж хэлье. Бидний хувьд дахин алхам хийх цаг юм. Зайлв энэ бол ертөнцид байдаг бусадчиг авирлахаа болж гойд сайн байхыг сонгох цаг үе үлээ. Библиэд тэдний дундаас гарч салаарай гэж хэлсэн байдаг. Одоо инхэн бид хүмүүрээс илүү дээр гэж өнгөрөх, эсвэл итгэгч биш хүнтэй юу ч хамт хийж болохгүй гэсэн хандлагатай байна гэсэн үг биш юм. Бид итгэгч биш хүнтэй ойртон дотн нөхөрлөх биш, харин тэдэнд найзын ёсоор хандах хэрэгтэй. Бид тэдэнд хайрыг харуулах хэрэгтэй. Яагад гэвэл бид л биш бол өөрөөр тэдэнд хинч Христийг харуулж чадахгүй. Гэхдээ бид тэдэн шиг болж болохгүй. Та нар үл итгэгчдтэй хамт байхдаа тэдэнд нөлөөлөх болохоос тэд та нарыг бохирдуулж муугаар нөлөөлөх биш юм. Амен. Хэрвээ бид үл итгэгчдээс зайлс хийж, өөрсдийн хамаарагддаг бяцхан групптэй үлдвэл энэ ертөнц юу болох вэ гэх гээд байна. Чи хэрвээ нэг газарт 2 Христ итгэгчтэй хамт ажилдаг байгаад та гурвал хоорондоо найзлаад байвал та нар бусадтай туслахгүй шүү дээ. Тэдний хийх зүйл нь зүгээр л бодох юм. Тийм ээ, та нар өөрсдийгөө биднээс дээр гэж боддог. Бид ийм байдлаар ертөнцид очиж болохгүй. Тэгэхээр бид энэ ертөнцид хэрхэн яаж байхаа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ нэг хэсэг биш. Би хэдэн минут та нарын ээж шиг загнаадах юм. Та нар ертөнцийн шиг даашин зөмсөж болохгүй. Би энд хэдэн минут хээгүй энгийн байж болох уу? Хадагтай нараа, бид таныг харах хэрэггүй. Би энийг ярьж эхэлсэн. Гэхдээ ярихгүй. Чиний өмссөн юпг суух үед чинь доогуур нь бүх зүйлийг харж болохоор тийм богино байх хэрэггүй. Чиний өмссөн өмд үүний ард юу байгаа болоо гэж бодохоор тийм богино байж болохгүй. Уучлаарай, гэвч зарим хүмүүс хэрхэн яаж хувцаслахаа хэлүүлэх хэрэгтэйгээр хувцалдаг. Тэд хүлээж авдаггүй. Энд чинь загвар гэдэл. Үгүй дээ. Бид бол бурханлаг эмэгтэй шиг хувцаслах бөгөөд энэ нь чамайг сайхан харагдуулах гоё өнгөнүүдийг сонгож болохгүй гэсэн утгатай биш юм. Чи загварлаг байж болно. Харин эргэн тойронд байгаа ирчүүдийг сорилтонд оруулахгүй байх нь чухал. Альвэ хин нэгэ энийг хэлэх хэрэгтэй.